Өнөөдөр онгодын талаар асуух гэдэг. Тий, ер нь онгод гэж юу гэдэг юм бол гэдгийг маш олон талаас нь хүмүүс сонирхдог. Тэгээд наад хүмүүс чи юу гэж хэлж байна онгод гэж? Онгод гэдгийг арга бүгдээрээ санал нийлсэн мэдээллийн газар дээр онгод гэдэг нь болохоор бөө залах үед буудаг хий сүг гэж тайлбарласан байдаг. Хий сүг, сүнс гэсэн үг. Тий. За сүнс гэхэд гоёдох юм ээ. Сүг гэдэг нь одоо нэг тийм юу юм одоо нэг үхээрийн өсвөний заримдаа гацсан сүнс гэд сони. Янз бүрийн л хий дүртэй юм оруулдаг зүйлийг л сүг гэдэг юм бол та. За тийм юм гэж дүгнсэн байна уу? Тэгэд ямар хүмүүс нь ер нь бүгдээрээ тэг зөвшөөрдөг юм байна уу? Тодорхойлолт бүрчсэж шишнийхэн дээр л нэг тийм юм биш. Тэгтээ онгод гэж байгаа нэгдмэл ойлголтод ерөөсөө бүрч чаддаг байхгүй юу? Бүгд зөвшөөрсөө энэ бол сүг юмаа гэдэг ингээд цэцэн мэрний эрдэмтэд нь хүртэл тэгж тодруулсан байх шүү дээ. Тийм ээ. Мөрийн сүнс одоо өсөн хүний сүнс гэж юм хийх юм хэлдэг. За тэгвэл энэ дээр улаач нар бас юу гэж хэлэх юм бэ? Улаач нар болохоор юу гэдэг байхгүй. Сайн үйлтэй байсан өвгдийн сүнс нь тэнгэртээ очиж онгод болоод тэгээ эргэж үр удамдаа залардаг гэж өвөө бид хэлдэг. Бас л сүнс юм уу? Гэтэ сайн үйлтэй. Тийм бас л сүнс юм. Ер нь тэгэхээр онгод гэдэг бол зөвхөн сүнс гэсэн үг. Тийм тэгэж ихэнх хүмүүс ер нь бүгдээрээ тэгж ойлгодог. Онгод шүтээний гэр бүл удам сударт нь ямар нэгэн асуудал бэрхшээл байгаа бол түүнийг нь одоо сонгосон үрлүүгээ дэвшиж зөнгөн одоо сэргээдэг тэдрийг одоо таньж мэдэгт нь замчилж өгдөг ч юм уу те. Нэг тийм их сурвалж юм шигээр бас тодорхойлсон байт юм билээ. Бас л сүнс. За тэгвэл улаач нарын тайлбараас хар. Ядаж бас нэг юм ярихгүй байлгүй дээ. Тэгээд нэг хайгаад хараад үзэхгүй юу? Ер нь юу гэж эрдэмтэд нь сүг гэдэг юм байна. За дээрээс нь бусад шашин шүтлэх нь хүртэл угсан хүний сүнс юм байна. Орж гардаг юм байна гэж хэллээ. Тэгвэл Монгол бөөнөр нь арайч ингэж хэлэх нь үгүй юу? Бас харъя. Онгод гэдэг нь чиний өөрийн угаар удмаар дамжин өөрийн генийг мөшгөж үр удам дундаас нь сорчилж бууж тэр зууны тэртээс морилон ирэх тухайн үеийн бөө зайран удган хүний дээд оюун ухаан гэж тайлбарласан байна бас. Онгод гэдэг нь чамайг манай захихгүй тэр өөрийн удмын хитээцнийг нь хязгаарлах гэж ирдэг гэхээр одоо алдаж байгаа хүмүүсийг одоо нөгөө нэг зөв замд нь чиглүүлэх гэж ирдэг гэсэн утга хандлагатай бас тайлбар байна. Ягаад улаач гэдэг хүнд удам дамжиж орж ирдэг юм бол? Ягаад хүн хүсээд шууд бөө болдгоо юм? Тэгэхдээ одоо цаг үед бол дуртай болголоо бөө гэдэг болж. Тийм байна. Тийм үү. Ер бол төхөөтэй хариулт юм. Чиний удмын юуг нэхэж гинэ? Нэхэж гинэ. Ген гэж байгаа юм. Нөгөө нэг Удам гэсэн үг. тийм. Монголчууд хэл сурнаа ах. За удам. Тэгээд
Үр удам дундаас сорчилж бууж хэдэн зууны тэртегээс морилын ирэх тухайн үеийн бүү зарин удган хүний дээд оюун ухаан. Бол нь яаж холбогддог орж гардгийг нь тайлбарлаагүй бололтой. Тийм байна уу? Тийм дээ. Тийм маш мэдэхгүй байгаа биз. Эсвэл зарим нь хий ухаар зүйлс гэж тайлбарлаж магадгүй юм. Ерөөсөл бид сүнс буулгадаг гэж. Тэгвэл жинхэнэ буу болоод мэлтэв сүг оруулдаг, сүнс оруулдаг гэд энэ бүгд нийлээд буу гэдэг онгод гэдэг хамаарал багтдаг юм байна гэж үзэж болох нэ дээ. За өөр ингээд хэлье. Энэ ертөнц бол дунд ертөнц гэдэг байгаа тийм үү? Тийм. Энэ ертөнцид хүн үр удам тайгалдаг. Та нар ч бас хин нэгний үр удам юм шүү дээ. Яс хөөгөл. Үр удам болно гэдэг та нарын чөмгөнд цус яс бэрхчих эрчим байдаг. Та нар хин нэгний үр удам учраас энэ болгон хадгалаатай байдаг гэсэн үг юм. Дурсамж нь хүртэл. Тэр ойлгож байна уу? Тэр үе болгоны дурсамжийн бүтээл бол та нар юм. Одоо цаг үед. Та нараас өмнөх 30-40 жилийн өмнө, дахиад 50-60 жилийн өмнө, тэрний өмнөх гээд энэ үе болгонууд яг тэр болгоны дурсамжийн дамжуулсаар та нарын чумаг ясанд бүрэлдсэн байна. Энэ үед дээдэс тэнгэр өвгдээ цүүд гэдэг байгаа шүү дээ. Онгод. Тэр нь бол одоо та урсуудын ойлголтоор нэг тэнгэрт нисэл явж идэг л нэг этгээдүүд юм шиг санагдах үз. Ер нь тэгжил ойлгуулах үз. Гэхдээ энэ нь маш нарийн дис дараалалтай ирэв хуулийн дагуу явдаг зүйл байгаа. Тэгэхээр тухайн үрийг хамгийн шилдэгнэ гэдгээр тэр дурсамжуудын хадгалсан хэсэг үрээр тэнгэрт байгаа үг дээдсэн сэргээж өгдөг байх нь шүү дээ. Түүнийг товлж дурсамж нь энэ үр нь илүүдсэн байна. Энэ бол болж байна. Энэ үр дээрээ одоо ингэж заларж төмөн ертөнцид одоо ийм тийм байна гэдэг мэдээ дамжуулах үүргийг мөнх тэнгэрээс авдаг гэсэн үг юм. За тэгж тодолж авлаа. Гэхдээ тэр улаач болох үр хизээний бэлтгэгдсэн байх нь байна да. Нарийн даалгавартайгаар. За одоо онгод гэдэг тэнгэрт байгаа үг дээдсэн тэр улаачд заларж ирэх нь байна. Яг өвөөсөх нь. Тэгэхээр энэ нь хий дүрээрээ ингээд нисэж очоод тархин дээр нь суугаад буугаад байгаа юм биш байх. Эсвэл биеийн эзэмдээд байгаа бас биш. Энэ юу гэж бодож байна? Тодорхой нэг суугаар холбогддог гэж тайлж сонсч ирсэн. Гэтэ нарийн ширээний нь бол удмын мэдээллийн хүчээр дотроос нь дурсамжаараа орж ирж байгаа юм. Тэр чөмгөнд байдаг тэр эрчмийн юу гэнэ? Тэний чөмөг ясандаж цус инж бий болгодог. Тэгэхээр та нарын хэлдгээр тэр хэнгэрэг дэлдээд дуудах та биш. Онгод дуудна гэдэг нь энд байгаа өвөг дээцэх удмын эрчмийг дурсамжийг дуудаж байгаа хэрэг. Харин өвөг дээдс чинь тэр тэнгэртэй байж л байгаа. Энэ нь нэг зэрэг төвлөрж байна гэсэн үг байх нэ дээ. Тэнгэрт нь өвгд нь доор нь тамгалагдсан улаач нь удмынх нь учраас
Яс цусны дорсомжаасаа өвгдөөцөө оруулж ирч чадаж байна. Тэрнээс тэнгэрээс орж ирээд ингээд нисээд энд бууж ирээд тэр үрсээр ингээд айлтгаад байгаа юм биш. Хүүхдэн тэнгэртэй тэгэхээр байсаар л байгаа гэсэн үг юм тийм. Байлгүй яах вэ? Тэгэхээр ойлгоцсон уу? Ойлгохгүй нь үү? Ойлгож байна уу? Тэгвэл өвөө зарим улаач нар нөгөө нэг удмын биш онгод гэж бас байгаад ах шиг үдийн тэд нар тэгэхээр яарна гэсэн үг үү? Удмын биш онгод гэж төвсөн бөө байдаг юм уу? Улаач. Эхлээд өөрийн удмынхантайгаа харьцаж сурж байж дараагийн төвсөнтэй харьцсан шүү дээ. Гэтэл танай наад хэд чинь удмынхыг гач ялгаж чадахгүй. Өөрсдийнхөө онгодыг тайлбарлаж чадахгүй юм шиг. Ийм байхад юун удмын бус. Одоо тэд бол уул усны тийм юм оруулж гаргадаг. Өвгдөө эзмийн сүнс нь энд ирээд золон дээр соосон энтер гэж л илий бол аль нь хэлж байгаа биз. Тэгэхдээ доод төвснийх нь доорол байдаг. Тийм сүгэ оруулдаг нь сүгээрээ. Онгод эцээ залдаг нь залдгаар аль байна гэсэн үг юм шүү дээ. Тийм учраас сонгогдсон удам дамжсан улаач гэдгийн шалтгаан нь тэр байх нэ. Тэнгэрээс зарлиг ирэх байсан ч заавал удмын мэдээллийг харж байж илчийг явуулна. Мэдээ хургуулна гэсэн үг юм. Яагаад удмын улаач гэдэг зүйлийг удам дамжиж орж ирдэг залардаг зүйл, холбогддог, төвлөрдөг зүйл юм бэ гэдгийг л өвн хэлэх гээд байна шүү дээ. Яс цус удам гэдгийн зүйлээс чинь дурсамж агуулдаг юм. Та нар бол бас дурсамжийн бүтээл юм. Тэрний аль нэг хүчийг тодорсон байна да илүү их эрчим чадлаар товойсон тэр хэддгээр үсч байж болно. Тэр дурсамжинд сэтэрч гарч ирэх нэ дээ тэлж. Гэхэд түүнд тэнгэрээс нь бас өвгдөн байх. Түүний бие хаа эвгүүтэнд оройтож хувирдаг шалтгаан нь энд байгаа махан биений удмын дурсамжийн мэдээлэлтэй холбоотой юм. Тэгж төвлөрөлд орох үед дээд тэнгэрт нь бас холбоостой байх. Давхар зэрэг төвлөрдөө гэсэн үг болж байгаа. Тэгж вэж мэдээгээ дамжуулнаа. Тэгэхээр өвөө ер нь хамгийн удмынхаа хамгийн сайнд нь залардаг гэдэг да. Гэтэл нэг ер нь ингээ бодит нөхцөл байдал дээр удам судрынхаа хамгийн сул дорой дээр нь ч юм уу нэг болж бүтэхгүй байгаа хүмүүс дээр нь залраад байгаа юм шиг санагдаад идэв. Хүний мууд муул юм орж ирнэ үстэй. Муу хүн муугал тарина. Сайн хүн сайнаа үлдэж л бусдад дэмэндэг шүү дээ. Хулгай хийж худлаа ирж явсаар байгаад онгод эдс нь орж ирлээ. Бөө боллоо гэвэл тэр зөв үйлдэлт мөн үү? Тэр чинь эртнээс анханасаа тамхтай байсан хүн яахаар хулгай зэлги хийж худал ярих вүлээ. Тэгэхээр тамхтай биш байсан хүмүүс донгод буугаад байх боломжтой юм. Донгод биш сүг. Тэгэхээр нөгөө нэг Монгол тэнгэрийн улаач гэдэг нэрийг бариад наадуулсан өөрсдийгөө мөнх тэнгэртнүүд гэж хуурамч цолыг өгсөн байхыг хэн ч мэдэхгүй. Энгийн үрс та нар бол бөө ийм байдгийн байна л гэж бодохоос яс зарчим үзлийг нь ойлгодгүй. Муу хүн муутайгаа л холбогддог, муунуудтайгаа нөхцдөг.
муу болгоныг дэлгэрүүлдэг. Удмаас хорчилж биш муугийн сорчлоод муугийн тодруулаад байвал яах вэ? Үг хэл үйл хөдлөл хийж байгаа бүхэн та нарт дандаа л гай хор уршиг болно. Тэгэхээр та нар өөрсдөө бөөгөө ялгаж чаддгүй юм байна гэсэн. Бас босож шашин шүтлгээч бас. Тийм байна уу? Нэг хэсэг бөөнөр айгу олон болж исэн өвөө. Тэгэхээр эднэр бүгдээрээ яг мөх тэнгэрийн гарвалтай тийм бөөнөр бишээсэн гэсэн үг үү? Зарим нь одоо тийм сүг гэх юм уу өөр Монгол минь гих үзлийг ашиглаад хэдэн зоос хийж авахсан мунхаг хүмүүсийн ажилч байж болно шүү дээ. Хэдэн моонууд нийлчгээд өөрсдийгөө бөөнөр гэж явж болно. Түүнд нь гинэн өрсөд нь итгэхэд нөгөө сүгүүдээ залж болно шүү дээ. Удмын тамхтай өөр тэр хий сүг гэдэг юм чинь залах боломж ховор. Харин эгэл хүн бол сүг гэдгийг залж болдог. тэгэхээр мөнх тэнгэрт одоо жишээлбэл тэр онгодууд буух боломжтой болвол одоо нийт хүн амын тэдэн хувинд нь л ингээ онгод буух боломжтой тэдэн хувь нь ингээд бөө байх гэх юм уу тийм юм байдгүй. Эсвэл зүгээр удан болгонд л ямар нэгэн одоо тийм мэдээлэл өг одоо тийм онгод гэж байх уу? Чингис хаан шадар болоос тий хэдэн бөө байсан бол мэдгүй. Шадар уулаа шүү лаа тий. Тив тэнгэр зайран гэж байсан. Тэгээд чин хорч зайран гэлөө. за Өөр тадарт мэдж байгаа хүмүүс байна уу? Чиний хоёр ичл мэдэх юм. Сайн хэлдэг гэж. Хөлж юм бод тэнгэр тэгээ хоцсон. ер нь тэгээ та нар бод. Үнэхээр тийм сүг оруулж гаргадаг байсан бол эзэн Чингис хааны чинь түүх хүртэл сүхтэй холбоотой болно шүү дээ. Чингис гэдэг нэр хүртэл одоо тэдний доромж утгаар хэлсэн сүг оруулдаг хүмүүсийн өгсөн цол. Дорд болж хувирна. Ойлгож байна уу? Тэгээд тийм сүгийн хүчээр ертөнцийг зөв тийш нь залууртсан юм гин. Тэгэхээр чихэнд чинь наалдж байна уу? Үгүй. Тэгэхээр та нарыг харин шашин чинж тэр элдв янзын эрдэмтэн мэрэгд чинж тэр та нарыг үргэлж дор дамтчихв гэдгийг шахаж тулгадаг юм байна. Харин та нар итгэдэг юм байна. Тийм л дүгнэлт байна. Маш их мэдэх, мэдээлэх зүйлийн хомсдолтой, дутмагшил ихтэй байна гэсэн үг. Үргэлж мэдлэгтэй хүний зөв байдаггүй юм. Үүнийг эсрэг үүсгэж зүн совин байдаг юм шүү дээ. Энэ ухаантай хүн гэсэн. Тэгэхээр энэний зөв байж таарна гэвэл чамд оюун ухааны хэрэг юм. Тийм байна уу? Ийм хүнийг дагахаар энэ хүний сургаал зөв юм шиг байна. Энэ замаар нь замны гэдэл бүгд шахацлдаа дайраад байдаг. Нэг мэдхэд та нар ухаанаа гэсэн байх болно. Арил нэг ингэж дагсан нэг тийм юмнууд л болно. Хүн чинь оюун ухаанаа ашиглаж байж л альва зүйлийн асуултын хариултыг биеэрээ тань мэдэж олох ёстой. Ер нь тэгээд ходол хоормог содрог усаар дүүрсэн газар л шашин шүтлгүүд нь төдий хэмжээгээр нөлөөтэй байдаг юм да. Яг тэг санагдав.
Яагаад гэвэл сүг мэтийн нэрийг баригсад нь ходоодон болгохгүй та нарыг ашиглаад буруу тийш нь замнаад буруу арга барилаар сургаад байгаа учраас. Үеийн үед л танаа өвгдээцүү тэгээд л алба говчоор өгөөл арга засал гэж гүдгэл байсан байлгүй дээ. Түүнээс наадах чинь шүтдэггүй. Би ингэж явна гэдэг хідэн хүн байдаг бол. Тэгэхээр энэ зүйл яг л хараал мэт. Тийм байна уу? Тэгвэл онгод гэдэг зүйл нь хэнгэрэг онлого дэлтгэхээр хийсэлгэн дүрээрээ тухайн бөөлж байгаа хүнийг манруулж байгаад орж ирдэг сүнс биш. Тийм бол удмын ингэж яваад яах юм? Харин хэнгэрэг дэлдэн төвлөрж суух үед өөрийн яс цус удмаас нь сорчилсан тэр дурсамжийн эрчим түүнийг бүрхэн авдаг байх нь. Түүн бүрхэх явцад дээд тэнгэртх нь өвгдээдс нь бас давхар төвлөрсөн байх болно гэсэн үг. Тэрнээс дээр байгаа юм доошоо буужирж яах юм? Өвөө бид жишээлбэл нөө хэцүү хүн зүг тохиолдох үе тэгэл нэгдэг шин. Өвгдээц минь ийм юм байна. Үрдээ хүч оюунаа хайрлаач гэл хамаг нөө сэтгэл зүрхээ шингээдэг байхгүй юу? Өвгдээцийнхаа энэ туулал чадвар оюун хоёрыг нэгдэж тухайн асуудлаас гарах гэж байгаа гэж өвөө ойлгож болох уу? Тэч бас хэн нэгний өр удам. Чи өвгдээц минь тэр минь гэх нь чамд төвлөрөл болж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл чиний яс цус маханд удмын өвгдээц чинь дурсам чадгалаатай байгаа. Туун учраас хамгаалалт болчих болно гэсэн үг юм. Сэрээж өгнө. Чи өөрөө төвлөрөөд байна шүү дээ. Тийм байна уу? Өвгдээц минь. Чи тэр тэнгэртэй яриаггүй. Эсвэл хөрсдийн уул усны эдтэй яриаг байх нь. Өвгдээц минь. Би ингээд тийм байгаа гэхээр ингэж ярьж байгаа чинь юу болж байна? Чи өөрийнхөө дурсамжийн мэдээллийн төвлөрөлтэй холбоотой болж байна да. Тэгвэл чиний цөмөг ясан дундах байгаа өвгдээцүүний тэр дээд тэнгэрт байгаа элцүүд хамааралтнууд бас сонирж л байгаа гэсэн үг шүү дээ. Тийм байна уу? Тийм. Тэгэхээр та нарт юу хэрэгтэй гэвэл өөр өөрийн гэсэн төвлөрөл хэрэгтэй юм а гэж аргаа буурлчин хэлж байсан баха. Төвлөрөл гэж юу юм? Яаж төвлөрөх вэ? Төвлөрж үзээгүйний асуулт байна. Өөр тань чи өөрөө хэн бэ гэдгээс эхэлнэ. Төвлөрнө гээл ингээд Дагаар нэг завил цуучаад элдвээ бодож суугыг хэлэхгүй. Өөрийгөө таньж мэдхийг төвлөрөл гэдэг юм шүү дээ бас. Гэтэ өвөө заавал бас нэг юм сонь тохиолдол байдаг байхгүй юу? Гадны улс орнд руу аялаад явж хахад ч юм уу уус анханасаа тэр газрыг мэдчихсэн юм шиг тийм дурсамж холбоос гэв гинцсэрээд эхэлтий. Бас сонио гайхмаар нь. Энэ ч бас миний өвгдээц байсан юм уу?
Тэгэхээр тэр нотгийн хаашаа явж үзсэн үрвэ? Солонгос руу явж үзсэн. За тэгвэл ер нь тэр хавийн өөр болж таарах гэдэг. Үгүй шүү, үгүй. Хамгийн хол холбоосын үений 30 идэх үеийн л нэг эмгэл нэг яах вэ нэг Солонгос байсан болохоос бусдаар бол бүгд өвөө ихэнх нь Монгол өвөө. 30 гэдэм мэдгээ тий базар. За. Тэгэхээр дурсамжийн зүйл гэдэг бол ийм утгатай байх нэ. Тэгээ хамгийн гол нь би өөрөө Монгол үндэстэн байдаг. Монгол үндэстнийхэн төгс соёл олон амжилтаар нь бахархдаг. Тэгсэн хэрнээ гадны үс үндэс орон руу ороод байхад тухайн үндэстэнд байгаа тэр өөрсдийнх нь онцлог мэдрэмж идэг зүйл надад хүртэл орж ирээд байдаг сонирн байгаа байхгүй юу? Ганц хүн болгонд эсвэл бүгд тийм юм. Ядаж өвөг дээдсүүч нь бас нэг энэ ертөнцийг хураагаад агтны хордоор тахир сэлмийнхээ ирээр бас идэрхийлж явж үзсэн маш их туршлага байгаа шүү дээ. Үдэж харсан юм ариун их байгаа учраас өөр юм шиг санагдах зөндөө юм байна. Энэ нь өвөг дээд чинь яс цуснд эзэнэ удамд нь шингээд тэр мэдээлэлээ та нарт бас ингэ шингээгээд өгсөн л байж таараа. За тэгвэл энэ талын зүйлийн үйл ингээд болж байх шиг улам дэлгэрүүлэхийг хүсвэл дахин сайн тунгаагаад ярилцсан үзье. Тэгэхээр удам гэхэр чин миний удам гэхэр чин нэг хүн биш нэдлээ идэн хүн байгаа штэ. Тэгэхээр тэр болгон чин би гэхэр би ганцаараа биш амар олон сүнснүүдийн нэгдлүү. Зүг. Я хараач олон сүнстэй байдаг. Ингээд ийм хөвлөдтэй тэр манай өвөгийн тэдэн хувийн сүнсний ингээд тийм замбраагүй юм гэж юу байх вэ? Сүнс гэдэг зүйл чинь тусдаа. Удамшил гэдэг чинь махан биенээс цуснаас цус, яснаас яс ингээд дамжаа яваад байна уу? Удамшил гэж тийм. Тэрнээс сүнс дамжаа явна гэж байхгүй. Удам сүнс хоёроо ялгах хэрэгтэй. Тийм байна тий. Тэгэхээр одоо юу юм? Өвөөгийн талын тал сүнс нь би тэрний тэр сүнс гэх юм уу? Ингэж сүнс бол сүнсээрээ л ах юм байна. Махан биений одоо тэр ген гэдэг бол тэгээд тэгэхээр эн чинь нөгөө нэг 9 үе дамжаад ирэхээр яс цусны тэр өгөгдөл нь ингээ арилдаг гэдэг гэсэн ойлголтууд байдаг байхгүй юу? Чи тэрийг яаж мэдж байгаа? Тэгээд идэв шээ. Тэгвэл яг одоо хар бороо арьстай өрсөд 9 үе яваад шууд цагаан болж төрөх юм байна тийм үү? Нөгөө зүгээр л ингэж жишээг нь хэллээ шүү дээ. 9 үе яваад тэгнэ гэх юм бол тэр бороо арьстай өрсөд чинь 9 үе яваад цагаан төрөх юм байна тийм үү? Үгүй л дээ боломжгүй. Тэгэхээр хэдэн мянган жилийн Тэгэхээр эн чинь өвөө нь хэлээд байна шүү дээ. Удмын гэдэг зүйл. Энэ зүйл бол дурсамж юм аа. Нэгээс нөгөө дамжиж явдаг хүч юм аа гэдэг шүү дээ. Тэгэхээр ойлгохгүй нөө. 9 яваад тэгэл дуусах юм. Тэгэхээр бүр одоо сая өмнө нь дээшч мэдээллүүд байж болно гэдэг. Өмнө нь яриад ирсэн одоо тэр асуурын гэдэг байгаа тэр өмсөлгийн үеийн хүмүүсээс бид нар үүсэн гэхээр бүр тэнд байсан мэдээлэл хүртэл биднэрт байх боломжтой юм байна тийм үү? Бага. Тийм учраас дээд тэнгэр бурхантайгаа харилцах өөрсдийн боломж бий гэж хайгаад байгаа юм шүү дээ. Та нар өөрсдийгөө л нээдгүй. Өөрсдийгөө байтугай энэ хөрс ертөнцийнхөө далай усаач нээж мэдэхгүй шүү дээ. Тэгснэ өөр улс орон гариг ирэхс гэж яваад байдаг. Эхлээд өөрсдийгөө тань. Дараа нь тэр дараагийн төвсний юм руугаа шилждэг юм. Юугаач мэдхгүй наагур цаагуур ойлгоогүй байж үсчиж явах нь аюултай. Амин талтай. Бас ухамсарт талтай. Буруу аргаар мэдэмх хэрвэл буг гээч нь эзэмдээд авчул яа. Бурхан буг хоёр гэдэг юмаа ялгаж чадахгүй байж сүнс юм аа. Сүнс нь ийм сүнс, тэр нь тийм сүнс гэж хэлэх ирэх байхгүй. Тийм байна уу? Яагаад тэл үзээгүй хараагүй мэдээгүй учраас. Энд тэгэхээр аюултай тоглоом байх нэ. Яавал айлдраа ингэ дуусгая.